Сайн байцгаана уу? Та бүхэнд мөнгөний урлагийн тайлангийн нийлүүлэлтийн хэсгийг товч танилцуулъя. Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засаг эхний 3 үйлдвэрэл 5.9% өрсөлдөө. Энэхүү өсөлтийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуй уул уурхайн салбар тэтгэж байна. Энэ онд ургацын хэмжээ төрлөөс хамаарч 20-50% буурсан хэдиж малын хорогдол баг түл сайн бойжж байгаа зэрэгс хөдөө аж ахуйн салбар 33.8%-аар тэлж эдийн засгийн өсөлтийн 3.41%-ийг дангаараа бүрдүүллээ. Уул уурхайн салбарын хувьд оюутлогоон далд уурхайн олборлолт эрчимжиж зэс алтны гарц өссөн тус салбарын өсөлтийг голлон дэмжлээ. Аж үйлдвэр барилгын салбарын идэвхжил өндөр байна. Салбараа задлбал хөнгөн үйлдвэрлэл боловсруулах салбарын өсөлтийг дэмжиж байгаа бол орон сууц инженерийн барилга байгууламжийн бүтээн байгуул барилгын салбарын өсөлтийн дийлэнхийг бүрдүүллээ. Харин үйлчлэгээний салбарын үйлдвэрлэл таарав байна. Энэ онд худалдаа, тээврийн салбарын үйлдвэрлэл 5-6% багассан бол мэдээлэл холбооны салбар эхний хагаст 16.6% өсөд байсан боловч 3 дугаар улиралд агш нь үйлчлэгээний салбарын өсөлтөд сөрөг нөлөө үзүүллээ.